Сүүл хөтөлбөрийн энэ удаагийн дугаараар Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж байгаа хуулиудын талаар мэдээлэл хүргэлтгэлээ. Монгол Улсын ерөнхийлөгч том төрөөс ухаалаг төрлөө санаачлагыг хэрэгжүүлэх тухай зөвлөмж гаргасны дагуу төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авч ажиллахыг засгийн газарт зөвлөмж болгож, төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийг Улсын их хурлын даргад өргөн бариад байгаа. Хуулийн төслийн гол агуулга нь төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах, бизнесийн салбарт төр хувийн хвшлийн хүч тэнцвэргүй өрсөлдөөнийг үгүй болгох ёстой гэж ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх тайлбарлалаа. Үнэхээр ч сүүлийн жилүүдэд Монгол Улсын хувьд эдийн засгийн аль нэг салбарын бодлогыг төрийн өмчт үйлдвэрийн газар байгуулах, төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой компани гэжийг олон тоогоор тодорхой судалгаагүй бий болгох замаар хэрэгжүүлэхийг эрмэлзэх болсон нь түгээмэл ажиглагдж байгаамаа. Тухайлбал 2008 онд аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчт болон оролцоотой хуулийн этгээдийг нэгийг үүсгэн байгуулж байсан бол 2012 оноос шинээр аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байгуулах байдал эрс нэмэгдэж 2012 онд 5, 2013 оны эхний 11 сарын байдлаар 8 компаниг төр шинээр үүсгэн байгуулжээ. Ер нь төрийн аж ахуй үйл ажиллагааг цаашдаа яаж харах вэ? Төрийн өмчөөрөө ямар арга хэлбэрээр ажиллах ёстой юм? Өнөөдөр хэлбэрээр хүмүүс л арай өөр хэлбэрээр явах юм уу? Энийгээд байгаа төрийн өмчт үйлдвэрийн газар аж ахуйн нэгжүүд ямар арга хэлбэртэй байх вэ? Тэр өөрөө энэ аж ахуй үйл ажиллагаанд ямар арга хэлбэрээр оролцсон гэдэг юм бид нар томоор нь харах хэрэгтэй юм байна. Ингээхийн тулд бол төрийн аж ахуй үйл ажиллагааны тухайд гэж том хууль хийх хэрэгтэй. Энэ хууль гарах хүртэл мэдээж хэрэг тодорхой хэмжээний хугацаа орох учраас түүнээс өмнө одооны байгаа аж ахуйн нэгжүүд шинээр нэмэх болиё гэж байгаа ихний ээлжинд хязгаарлаа. Тэгээ болж игэл ашиггүй ажиллаад байгаа аж ахуйн нэгжүүдийн хооронд нь нийлүүлээд татан болгоод ховчлохын ховчлаад ингээд зөв зөвхөст арга хэлбэрлэлд нь оруулъя. Одооны байгаа төрийн бол орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийнхээ тоог нэгдсэн тоог аль бисаар гаргаж авъя гэсэн тийм чигтээ байж байгаа. Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн оролцоотой компаниудын охин болон хараат компанийг оролцуулахгүйгээр төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой 88 компани үйлдвэрийн газар төрийн өмчийн оронд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаагаас 2013 оны байдлаар 34 нь алдагдaltaй ажилласан гэсэн тооцоо гарчээ. Мөн яамд төрийн ажлыг ажил үүргийн давхарталтай хийж 2 хүний хийх ажлыг 4 хүн гүйцэтгэдэг. Үүнийг засч залруулах шинээр төрийн болон улсын өмчт аж ахуйн нэгж байгуулахыг хориглох, төрийн өмчт аж ахуйн нэгж аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг зогсоох зэрэг агуулгыг энэ хуулийн төсөлд тусгасан байгаа юм а. Ямар ч гэсэн шинээр төрийн өмчт компаниудыг байгуулахгүй шууд хориглоно гэж ойлгож болохоор. Шинээр компаниуд болохоор гэхдээ цэвэр нөгөө үндэсний аюулгүй байдалтай холбоотой эсвэл нөгөө эдийн засгийн аюулгүй байдлаас холбоотой томоохон аж ахуйн нэгжүүдийг байгуулах асуудал төр энэ хуулийн залд хамаарахгүй. Үүнээс бусад тохиолдолд бол аж ахуйн нэгжүүдийг бол хориглоно гэдэг санаагаар. Ер нь бол энэ бодлого тодорхойлох ёстой төрийн байгууллагууд бол дэрэгдээ аж ахуй ажиллагаа явуулдаг тийм хэлбэрүүдийн юмнуудыг авч явдаг гэж болохгүй. Тэгэх юм бол нөгөө бодлого руугаа анхаарахгүй илүү аж ахуй ажиллагаагаар анхаардаг ирэхээр энэ өөрөө бас нэг төрийн цаад утгаараа болоод бодлого шийдвэр үйл ажиллагаанд бол сөргөөр нөлөөлдөг. Нөгөө талаасаа иргэн бизнес хийх гэж байгаа иргэдийнхаа нөгөө нэг тэр бизнесийн орчныг тэр ажлын талбарыг булааж аваад байгаа гэдэг бол байж болохгүй зүйл юм л да. Тэгэд мэдээж хэрэг төр өөртөө ашигтай шийдвэр гаргуулдаг тэр аж ахуйн нэгж. Ингээд нөгөө бусад зах зээлийн чөлөө төрөлтөний зарчмыг хаадаг гэдэг утгаараа бол айгүй тэндээ хортой эдийн засгт маш хортой байдаг. Энэ утгаараа бол аж ахуй ажиллагааг бол зүсэх хэлбэрлэл орлоо одооны байгаагаа цөөлж авъя. Шинээр нэмэхгүй бай. Цаашдаа бол төр аж ахуй ажиллагаатай холбоотой хуулийн шинээр хараа. Энэ дээр ерөөдөө бол улс үйлдвэрийн газар нь ямар ахын төр өөрөө ямар арга хэлбэрээр олцсон гэдэг юм аа нийлээ харах тийм шаардлагууд байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлан боловсруулад байгаа өөр нэг хуулийн төсөл нь төрийн сонгогдсон болон зарим томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төсөл юм. Өнөөдөр манай улсад төрийн албаны тухай хуулиар томилогддог албан тушаалтан буюу төрийн яамдын мэргэжилтэн, агентлагийн мэргэжилтэн, газар хэлтсийн даргын түвшинд хариуцлага тооцох механизм бий. Харин олон нийтэд сонгогддог болон улсын их хурлаас томилогддог байгууллага иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг байгууллагад хариуцлагын асуудал орхигдсон байна гэж үзэж байгаа учраас Монгол Улсын ерөнхийлөгч энэ хуулийн төслийг санаачлан боловсруулад байгаамаа. Төр албаны хариуцлагын хэсэгт бол улс төрийн албан тушаалтнууд хамаардаг. Тэгэхээр энэ сул орон зайны нөхөнд бол ерөнхийдөө улс төрийн албан тушаалтнуудаар яаж хариуцлага тасах. Гэхдээ гэмтэрэг үйлдэх юм бол хариуцлага асуудал байгаа боловч гэмтэрэг үйлдэх өөр нь хууль зөрчилдөг үйл яах. Жишээлбэл хөрөнгө оруулалтын мэдүүлгээ дутуу юм уу буруу мэдүүлсэн бол яах. Гэмтэрэг үйлдэх ихтэй хууль зөрчилдсөн. Хин нэгэн шүүгчд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролцсон бол яах. Өөр арга хэлбэр хууль зөрчсөн бол одоо яах. Хууль өрчнө хоригоос. Энэ асуудал дээр бол хариуцлага асуудал нь бол одоо бүдэг тодорхойг байгаамаа. Тэгээ энэ асуудлыг яаж тодорхой болох вэ? Яаж улс төрийн албан тушаалтнуудтай хуулийн түвшинд хариуцлага тооцдог болох вэ? Гэдэг асуудлыг энэ өөрөө хариуцлага болоод ихтгэх бол бас бүх түвшиндээ өөрөө хууль хэрэгждэг, хуулийн өмнө хариуцлага чаддаг тэр
систем, хариуцлагын систем болох юм аа. Нөгөөлөөс иргэд ч гэсэндээ хууль бус арга хэрэгслээр улс төрч нартай тэмцдэг биш. Ирээд жагсдаг ингээд огцор гэдэг эсвэл ажлыг хийхгүй байдаг биш. Тэр арга хэлбэр хууцаас арга хэрэгслээр огцруулах асуудлыг нь тавьдаг. Тэн дээр нь ингээд юм явдаг юм хацсан бол хайл талдаа зөв болох юм болов уу гэж харж байгаа л да. Тухайн албан тушаалтын гэмт хэрэг юм уу хууль зөрчсөн үйлдэл нь тодорхой болоод албан тушаалтсаа огцорсон тохиолдолд энэ өөр хариуцлага болохгүй юу? Ер нь бол яах юм бэ? Төсөл дээр бол гин бүрэг тогтоох ажиллагаа явах явцад тухайн улс төрийн албан тушаалтан үнэхээр миний буруу байсан юм аа. Би хөрөнгө орлого мэдүүлээ жишээлбэл те буруу мэдүүлсэн юм аа гэд ард түмнээс уучлалт гуйгаад ингээ гин буруугаад огцорсон тохиолдолд албан тушаалтсан тохиолдолд тэр нэг шалгах процесс нь шууд зогсож байгаа. Үгүй ЭБТ-г та нар нотлоо худлаа гэдгсэн чинь холбогдох эрхгүй байгуулга нь үнэхээр хөдөлшгүй нотлчих юм бол тэр албан тушаалт нэгдүгээр тогтсорно. Хоёрдугаар дахиад тодорхой хугацаанд улс төрийн сонгуульд нэр дэвших хэрэг нь хязгаарлагдах юм. Тэгэхээр иймэрхүү маягаар ерөнхийдөө бас нэг илүү юм хариуцлагатай болгох гэж харж байгаа. Тэгээд өөрөө буруу тэгээд тухайн процесс зогсчих юм бол дараа нь өөр албан тушаал дээр очих эрхийн тэргүүний нээлттэй. Яг тэр улс төрийн соёлыг өөрөө хариуцлагуулж чадж байгаа юм байдлыг үлгэрэлж харуулж чадж байгаа. Улс төрийн үйл ажиллагаанд нөлөөлнө гэчихэр чинь нэг үндсэн хуулинд нөө сонгогдох эрх гэдэг энэ асуудалтай зөрчилдөхгүй юу? Үгүй яг хуулийн дагуу ажиллаж байгаа улс төрч нарт бол хариуцлага асуудал яригдахгүй шүү дээ. Хууль зөрчигдсөн тэгээд тэр гин буруу нотлогдсон албан тушаалтанд яригдах учраас энэ бол тэр хүний сонгогдох томилогдох эрхэнд ч юм уу ямар нэгэн нөлөөлөл үзэх юм байхгүй л дээ. Тэгээд ер нь бол улс төрийн албан тушаалтуудын бол зөв алхаж гიშгдэг хуулийн өрөөнд ажилтгал болох л байх. Жижигхэн ч гэсэн байлаа хууль зөрчгүй хуулийг бас ингэж сахин байлаа хуулийг ингэж дээдлж ажиллаж болд юм аа. Хуулийг бас ингэж мөрдөж болдго юм аа гэдэг бас өөрсдөө үлгэрэлдэг зөв үлгэрэл болох тийм болох байх. Тэр нь өөрөө бас нийтээрээ хуулиас сахин биелүүлдэг тэр соёл төлөвшөлт бас хэрэгтэй л байх гэж харж байгаа. Ер нь бол төрийн өндөр албан тушаалтнууд бол сонгогдож гарч ирээд тангар өргөхдөө бол үндсэн хууль бусад хуулиа дээдлж ажиллаа гэж тангар өргөдөг шүү дээ. Тэгээд тэгж тангар өргөч юм маргааш нь ч юм уу нөгөөдөр нь жилийн дараа 2 жилийн дараа хуулиа зөрчдөг байж шин болохгүй л байхгүй. Хуульд Монгол Улсын ерөнхийлөгч, Монгол Улсын их хурлын гишүүн, аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг эргүүлэн татах, огцруулах үндслэл журмыг тодорхой болгохоор тусгаад байгаа юм. Төрийн сонгогдсон болон зарим томилогдсон албан тушааланд хариуцлага тооцох тухай хуулийн төслийг улсын хурлд удахгүй өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцүүлэх боломжтой гэж ерөнхийлөгчийн зөвлөх хэлж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулахад олон нийтийн санал хурлыг тусган ажиллаж байна. Энэ асуудлаар хэд хэдэн удаагийн хилцүүлгийг зохион байгуулж, хуулийн ерөнхий утга агуулга тодорхойлсон, хань ерөнхийдөө боссон гэж хэлж болох энэ хуульд үйлдвэржилтийг гацаанаас яаж гаргах вэ? Ямар аргуудаар дэмжүүл цааш ахих вэ гэдэг асуудлыг тодорхойлж байна. Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэлийг дэмжсэн хууль засгийн газрын тогтоолж хамгүй олон гарсан байдаг. Үйлдвэрлэл технологийн эрх зүйн байдлын тухай, жижиг дунд үйлдвэрлэлийн тухай, хөрөнгө оруулалтын тухай, инновацийн тухай зэрэг олон хууль батлагдж гарсан, мөн экспортыг дэмжих зарим арга хэмжээний тухай хууль, Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр, үйлдвэржилтийн шинэ эрен засгийн газрын тогтоол зэрэг маш олон шийдвэр гарсан боловч тодорхой үр дүнд одоо хүртэл хүрээгүй байна. Тухайлбал Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх дахин боловсруулсан үйлдвэрлэлийн хэмжээ 5-6% хэтэрдэггүй байдал хэвээрээ үргэлжилсээр байна. Хилцүүлгийн явцдаас хэд хэдэн гол санаанууд харагдчихсан л да. Гол тухайлах юм бол түүхий эдийг экспортлоход одоо манай улс бол тэг хувийн татвартай байгаа хэрнээ дотоодтой хоорондоо бие биенээ худалдахад татвартай байгаа ч гэдэг юм уу. Яг ийм татварын бодлогын орчинд яг үйлдвэрчлэлийн тухай хуулийн төсөл нь яаж чиглэгдэж байгаа вэ? Хуулийн төсөл дээр бол ноосонд болоод ноос болон тэмээний ноос сарлагын хөвөрдөл гадагшаа түүхийгээр нь гарахад татвар ноогдуулдаг байхаар ийм одоо хуулинд нэмэлт бусад хуулинд нэмэлт өөрчлөлт орох байдлаар одоо асуудлыг шийдэхээр оруулсан байгаа. Сая нөгөө Чингис Бондоос үлдсэн мөнгөөр 300 хэдэн тэрбум тийм ээ ингээд төслүүд одоо шалгаруулна гэдэг 1000 гаруй төсөл ирлээ шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо 1000 гаруй төсөл нь одоо ямар стандартаар орчин бүүмэд ямар ч байсан л нэг баахан төсөл хүрээд ирсэн. Тэгэхээр одоо энэ хуулиар бол яах вэ гэхээр тэр төслийг эхлээд энд ирэхээс өмнө ямар одоо юмнуудыг үнэлгээ шалгуурыг одоо давтсан байгаад энд ирэх ёстой вэ гэдгийг шин тавьж өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр шалгаруулах гэж байгаа төр засаг дааж хэцүү шүү дээ одоо энэ 1000 хэдийн юм чинь та ямар одоо үзүүл тэр яах вэ гэж үзэхэд.
шалгаруулах гэж байгаа байгууллагад ч хэцүү, хийж байгаа хүмүүстэй ч хэцүү ийм одоо болчихж байгаа. Тэг хүлээж байгаа хүмүүстэй ч хэцүү. Хүлээж байгаа хүмүүс мэдээж бүгдөө л орчих юмсан гэж бодож байгаа. Тэгэхээр одоо товчхондоо хэлэхэд бол одоо энэ үйлдвэрлэлтийг дэмжих хууль дээр бол яг дэлхийн стандартын шаардлагыг дэлхийн тэргүүлэх тийм ээ хангагдсан байх нь батлагдсан. Байгаль орчинд аюулгүй байх нь нотлогдсон. Тийм ээ. За ийм одоо стандарт шалгууруудыг жижигхэн тэгтээ гарцаа байхгүй. Ийм юмнуудыг тавьж өгөө. Тэгээд тэр бодлогын зөвлөлч байдаг юм уу тэр юмнууд нь хаана очих вэ гэдгийг бас тавьж өгөө гэсэн юм байдал. Тийм учраас энэ одоо ихээхэн хэмжээний үйлдвэрлэлтийг дэмжсэн энэ эдийн засгийн санхүүгийн нөөц хөрөнгийг ямар байдлаар зээл олох вэ? Ямар одоо хороо байгуулах вэ? Ямар одоо шалгуураар уу гэдэг энийг бол одоо бас хуульчилж өгөх ёстой. Тийм одоо зээлийн одоо хэн шалгаруулах юм? Одоо бол одоо бондын зөвлөл шалгаруулах юм уу? Салбарын яам нь шалгаруулах юм уу гэдэг ингээд асуудлууд бол байна шүү дээ. Энэ болгоныг одоо зэгцлэх ёстой гэж ингэж үзэж байгаа. Одоо манайхан өөрсдөө үйлдвэрлэж чадж байгаа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүнийг оруулж ирэхтэй гайлнуудын татварыг бас арай уян хатан болгох хэрэгтэй. Наадах чинь бол сая бас үйлдвэрлэлтийг тэр тухай хуулийн дээр бол орж ирж байгаа хамгийн гол санааны бол нэг байгаа. Ер нь манай Монгол улсын хэмжээнд бол гайлын тарифын зөвлөл гэж нэг зөвлөл байдаг гайлын тухай хуулиар тийм ээ. За гайлын тарифын зөвлөл нь жилдээ ганц нэг одоо хуралддаг. Монгол улсын хэмжээнд одоо орж ирж байгаа хэдэн зуун мянган одоо нэр төрлийн бараа нь дотооддоо үйлдвэрлэгдэж байвал тэрийг одоо улирлаар жилээр хувь хэмжээг нь өөрчилдөг эрхийг бол одоо тэр гайлын тарифын зөвлөлийн бол байнгын ажиллагаатай болгоё. Тэр нь орон тооны бус байдаг. Гайлын тарифын зөвлөл гэдэг бол Монгол улсын эдийн засгийг ямар байдлаар зохицуулах вэ гэдэг маш том бодлого тарифын бодлого ерөөсөн. Энэ бодлого нь бол гайлын тарифын зөвлөл нь орон тооны бус тэгээ хэдэн дарга нар байдаг учраас ерөөс жилдээ нэг удаа л хуралддаг. Тэгээ бусад үед хуралддаггүй ийм одоо улс орн бол бас байж болохгүй. Тийм учраас гайлын тарифын зөвлөлийг орон тооны болгоё, байнгын ажилтдаг болгоё. Тэгээ гайлын тарифаар бол манайх энэ дотоодын үйлдвэрлэлийг яаж одоо бараа бүтээгдэхүүнээ хамгаалах уу, гадаадаас ижил төрлийн нэр бараагийн үйлдвэрлэлийг яаж дэмжих гэдэг бол тэр 0-оос 5 20% хүртэл гайлын тариф тавих ийм одоо боломж манайд байгаа шүү дээ нээлттэй. Хэдийгээр үйлдвэрчлэлтийг дэмжих бодлогыг төр бодлогын түвшинд ингэж хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа ч аливаа үйлдвэрлэлд тавих шаардлагын түрүүнд нь байгаль орчны нөлөөлөл байх болно гэж Монгол Улсын ерөнхийлөгчийн амьдрах орчин ногоон хөгжлийн бодлогын зөвлөх онцлог хэлж байгаа юм а.